энэ хууль батлагдсны дараа бидний хийх хамгийн том ажил бол архив албан ёр хөтөлбөрийн тухай хуулийг шинжилж гаргаж ирэх шаардлагатай байна. Хоёрдугаарт бид нар энэ нээлттэй юуны жагсаалтад 56 нэр төрлийн жагсаалтад саяны дурдсан ундран гүшүүний хэд дурдсан түүхийн нэн чухал тэр олдвор бичгийг нээлттэй ангилтад оруулаагүй байна. За энэ шинжилгээ ухааны зорилгоор ашиглах тэр боломжуудыг одоо ч гэсэн холбогдох үйл тогтоомжуудад бий болгож өгсөн. За сая тэр Чингүрний үед хамаарах архивын ховор баримт хүчгийг гадаад улсад зарсантай холбоотой асуудал дээр эрүү хэрэг үүсгэхдээ шалгагдж байгаа. Холбогдох албан тушаалтныг өнгөрсөн 7 хоногт ялагдагчаар татсан эрүү хэрэг үүсгээ шалгаж байгаа. Яг хэргийн талаар би дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй нь өнгөрсөн 7 хоногийн 4-р өдөр яг энэ хэрэг дээр ялагдагчаар татсан байгаа. Зөв энэ манай байнгаараа гишүүд мэдээлэл авъя гэвэл бид нар ямар одоо зүйл дээр соёлын эсрэг гэмтрэг үйлдсэн бэ гэдэг дээр нь тодорхой танилцуулгуудыг хийж болно. Нэгдүгээр. Хоёрдугаар сая инх хамгаалан гишүүнч бас хэллээ. Энэ соёлын үеийн эсрэг гэмтрэгийн ял шийтгэлийг чангадах тал дээр та хэд засгийн газар ямар бодлого барьж байгаа вэ гэдэг. Энэ 12 сарда багтаж оруулж ирэх гэдэг нь манай яам нэлээд хэдэн хуулийн төслүүдийг одоо энэ ондоо багтаж өргөн барих юм. Түүний нэгэн зөрчлийн тухай хуулийн шинжилсэн найруулга. Энэ одоо сангийн яам нөгөө өргөн мэдүүлэх зөвшөөрлөг өгчих юм бол бид нар эхний ээлжинд соёл зөрчлийн тухай хуулийг шинжилсэн найруулга байдлаар өргөн барина. За дараагийн ээлжинд бид нар энэ эрүүгийн хуулийн тодорхой төрлийн гэмтрэгүүтээ төрийн ял шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа тэр нэмэлт өөрчлөлтөд та бүхэнд бас өргөн барихаар бэлдэж байгаа. Үүн дотор нөгөө хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэл бэлгийн эрх хэрэгчлөөний эсрэг гэмтрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн бодлогоо чангатгах, соёлын үеийн эсрэг гэмтрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн бодлогоо чангатгах, гүйцэтгэх ажлын хууль тогтоом зөрчиж байгаа гэмтрэгт оногдуулж байгаа ялын бодлогоо чангатгах. За эрүүдэн шүүх гэмтргийг хөөлц хугацаагүй болгохоор бас оруулж ирж байгаа. Ягаад гэвэл олон улсын Ромын дүрмд хүндрэлтний эсрэг гэмтргийн ангилтад энэ эрүүдэн шүүх гэмтрэг хамаардаг. Ромын дүрмд нэгдэж орсон улс орнууд тухайн төрлийн гэмтргийн хөөлц хугацааг одоо тооцохгүй байхаар одоо үүрэг хүлээсэн конвенцийн гишүүн орны хувьд тэр утгаараа бид нар нэлээд олон төрлийн энэ яг тодорхой төрлийн ял шийтгэлийн бодлогоо чангатгаж байгаа ийм зүйлүүдэд эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирэхээр төлөвлөд ажиллаж байна. Одоо яамн дээр одоо ч гэсэн яг ажлын хэсэг байнгын ажиллагаатай байгаа. Энэ дотор энэ соёлын үеийн эсрэг гэмтргийн ял шийтгэлийн бодлогыг чангатгах ажил орсон гэдгийг